Сайн байцгаана уу Hexit podcast-аар өнөөдөр Brett Morgan-ы талаар ярилцах болно. Эхлээд хэргийн ерөнхий ойлголттой болсныхан дараа дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Brett Morgan Канадын Эдмонтон хотод төрж өссөн. Тэрээр 2 удаа гэрэлж байсан ч төрөмгийн зан, гэр бүлийн хүчирхийллээс болоод салсан. Brett хэд удаа хулгайн хөнгөн хэрэгээр баригдаж байсан ч 1978 оны 11 сарын 3-нд нэлийн хүнд хэрэгтэй орооцолдсон. Тухайн өдөр Brett зочид буудлын өрөөнд 21 настай биеийн үнэлэгчийг боомлж алснаар баригдсан ч ердөө 10 жилийн ялал авсан. Гэхдээ цагдаа нар 1970-ад онд гарсан 2 аллагын хэрэгт сэжиглэж мөрдлөг хийсэн ч Brett руу чиглэсэн ямар ч нотлох баримт байгаагүй улмаас ялуу үрээгүй өнгөрсөн. 1993 онд Луиза Элис хэмээх бие даасан сэтгүүлч, зохиолч, шоронд хэлс хэрэгээр хоригдсон хоригдлуудын талаар сурвалжилж байхдаа ангаахын оюутан Гэл Миллерийн хэрэгтэй таарсан. Алгын хэрэгтээ хэлс хэрэгээр Дэвид Миллер шоронд орсон жинхэнэ алуурчин нь Ларри Фишер Бреттийн шоронгийн өрөөний хамтрагч болж таарсан. Ингээд шүүх хурлаар Брett Ларригийн эсрэг мэдүүлэг өгсөн тухайн үед Лиза ч гэсэн шүүх хуралд оролцохдоо Бреттийн хэлсэн мэдүүлгийг сонсоод шударга ёсыг дээдэлдэг гэж ихэд сэтгэл нь хөдлөөд холбоо тогтоохыг хүссэн. Гэхдээ энд нэг асуудал байсан нь. Тухайн үед Brett шоронд хоригдож байсан. Тэрээр 1978 оноос хүн амны хэргийн ялаа эдэлж эхэлсэн ч шоронгоос гараад хулгай хэрэгт орооцолдож буцаад шоронд орсон байсан. Гэсэн хэдий ч Лиза шоронд байхад Бретттэй захидлаар харилцаж хайр сэтгэлийн холбоотой болсон. Бреттийг шоронгоос суллагдахад тэрээр Луизагийн амьдрахаар болсон. Луиза Канадын нийслэлийн Оттава хотод амьдардаг байсан. Луиза тэрний талаар бодохдоо жоохон л тусалчихсан бол дахин хизээч хүчрхийл хийхгүй өөрчилж сайн хүн болгож чадна гэдэгт итгэлтэй байсан. Харамсалтай нь хамт амьдраад удалгүй сонголтондоо эргэлзэж эхэлсэн. Хосууд 2 сар амьдарсныхаа дараа Брett хүч хэрэглэн хаалга цөмлөж Луизагийн толгоон дээр бие аваасгасан. Ингээд Brett 1995 оны 1 сард өөр байр нь нүүж орсон. Нүүж орсноос удалгүй тэрээр Луизагийн чекийг хуурамчаар үлдэж $7,000 лөөвөрдөж дараа сард нь дахин $5,400 авсан. Brett шинэ байранда байхдаа тийм ч удаан тисээгүй. Учир нь дээд давхрын айлд хулгай орж байрны эзэн Бреттийг сэжиглсэний улмаас байрнаасаа хөөсөн. Ингээд Brett Лизагийн буцан ирж удахгүй өөрийн гэсэн байраа олоод нүүнэ гэж хэлсэн байдаг. Луизач чекний талаар өөрийнх нь нэр дээр яагаад хуурамчаар үлдсэн талаар асуухад өөрийгөө хэрэг хийгээгүй гэж хэлсэн байдаг. Гэхдээ Луиз Бреттэд дахин боломж өгөхийг хүсэж тэрэнд $20,000 зээлвэлсэн. Тэрээр байн дансаа шалгаж Бреттийг зээлээ төлсөн эсхийг шалгасан ч тэрээр хизээж төлөөгүй. Одоо хэргийн цаг хугацаанд дээр ирж байна. 1995 оны 4 сарын 22-нд Луиза хуучин найз залуу Джонны охины төрсөн өдрийг тэмдэглэж тэндээ хонох гэж байгаагаа Бреттэд хэлсэн. Үнэн дээр бол Луиза Бретттэй хамт байхын тулд Джоноос салсан. Магадгүй тэдний харилцаа дахиж сэргсэн байж болох юм. Ингээд Луиза явхаар бэлдэж байхад Брett угаалгын өрөөнд байхад нь боомлжаалаад шүршүүрийн хөшгөөр орож цогцыг өөрийнхөө машинд хийсэн. Дараа нь машинтайгаа Гатиногийн толгод руу явж цогцыг ойд хаяж Луизагийн машиныг хэдэн километрийн зайд орхисон. Бреттийн бодсноор бол Луиза Джонтой уулзгаар яваад алуулсан болохоор Джоныг хэрэгт буруутгах гэж үзсэн. Маргааш Джон Брett руу залгаж Луизаг сургалж өчигдөр огт ирээгүй талаар дурдсанаар Брett цагдаад мэдэгдсэн. 4 сарын 24-нд Луизагийн машин орхигдсан байдалтай байгааг найз нь олсон. Ингээд мөрдөгчд машин шалгалт хийж үзэхэд ямар ч механик гэмтэл гараагүй хэвийн ажиллагаатай түш хангалттай байсан. Дотроос нь Луизагийн цүнх төр өвч банкны картыг олсон. Харин Брett энэ хугацаанд Луизагийн алга болсон талаар санаа зовж байгаа дүрсгэж, эрлийн ажиллагаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 9 минут буцаж ирэхийг гуйж ярьцлага өгч байсан. Хэрэг гарснаас сарын дараа Брett Луизагийн үйл хөдлөх хөрөнгийг өөрийн нэр дээрээ авахыг оролдсон. Цагдаа нарч Бреттийг илүү сэжиглэж эхэлсэн. Учир нь Джонны хэрэг гардаг өдөр охиныхоо төрсөн өдрийг тэмдэглэж байсан болохоор сэжигтнэр хассан байдаг. Харин Брett бол их сэжигтэй. Өмнө нь алгын хэрэгч шоронд сууж байсан нь улам хардах сэтгэлийг төрүүлж байсан. Брett өөрлөн сэжиглэх ямар ч сэжигтэй зүйл үлдээгөөгүй байж магадгүй. Тэрээр зоолттой нэг алдаа гаргасан. Брett хэлэхдээ хэрэг гардаг өдрийн 1 цагт Луиз гэрээсээ гараад Джонны гэр рүү явсан гэсэн. Гэхдээ цагдаа нар Луизагийн машинаас олсон банкны карт өдрийн 2 цаг 53 минутанд $280 авсан гүйлгийг олж илрүүлсэн.
Ингээд мөнгийг хэн авсан талаар хяналтын камерыг шалгаж үзэхэд Брэт Морган болж таарсан. Өөр нэг сэжигтэй зүйл байгаа нь Брэт угаалгын өрөөндөө шин шүршүүрийн хөшиг ундуй сундуй суйрлуулчихсан. Гуучин хөшгөө цэвэрлэгээ хийж байгаад муухай болгочихсон гэсэн байдаг. Цагдаа нарын хувьд бол Брэтийг гин буруутай гэдгийг мэдэж байсан ч тэд илүү ноцтой нотлох баримтыг олсныхаа дараа л барихаар шийдсэн. Мөрдөн байцаагч нар энэ хугацаанд Луизагийн цогцыг олохоор хичээсэн ч оролдлого дасарсаар байхад Мэри гэх эмэгтэй гарч ирснээр хэргийн зангилаг тайлсан. Мэри хувийн мөрдөгчөөр суралцж байгаа бөгөөд Луизагийн аллагын талаар сонирхож өөрийн үйлчилгээгээ Брэтэд санал болгосон. Тэрээр ямар ч цагдаа хууль хүчний байгууллагаас хамааралгүй болохоор Брэт зөвшөөрсөн байдаг. Мэригийн мөрдлөг цаг явахын хэрээр Брэтийг алуурчин гэдэгт итгэж эхэлсэн. Тэд нэг удаа Луизагийн аллагын сэжүүрийн талаар ярилцаж байхад Мэри машины жолоочийн суудал ямар байдалтай орхисон талаар асуухад Брэт хэлэхдээ намайг яаж үлдээсэн тэр хэвэндээ л байгаа штэ гэж хэсэг дуугаа олсноо. Луиза яаж өөрчсөн тэр чигээрээ л байгаа гэж өөрчилсөн. Тухайн үед цагдаа нар аль хэдийн Брэтийн гэрт дуу хураагаар байршуулсан байсан болохоор тэр хоёрыг харилцан яриаг сонсоод Мэригээс алуурчныг барьж авахд хамтран ажиллахыг хүссэн. Мэри ч зөвшөөрч тэд хувилдаан зохиож эхэлсэн. Тэд хамгийн гол нь Луизагийн цогцыг олоход анхаарч Джоныг сэжиглэхэ болсныг Брэт мэдээгүй болохоор тэрэн дээр нь дөрөөлөхийг хүссэн. Тэглээч Брэт Джоныг буруутгахыг л хүсэж байсан. Мэри дараа нь Брэттэй уулзаад хэргийн талаар ярилцаж байхдаа хэрвээ Джон алуурчин юм бол хаан цогцыг хайсан гэж бодож байна гэж асуухад Брэт ч Мэри сэтгэл төрүүлэх боломжийг алдалгүй хамт цогцыг хайхаар явсан. Брэт маш олон таамаглал онлоо дэвшүүлж Гатино толгод руу явхаар болсон. Тухайн үед тэдний 2 цагдаагийн баг бүрэлдэхүүн болон нисдэг тэргээр ажиглалт хийж байсан. Тэд гол нь Мэрид хамгийн ихээр санаа зовж Брэт хохирогчдоо боомлж алдаг болохоор сэрэмжилж байсан. Ингээд Брэт илүү шигүү аймагтай газар ирээд эргэн тойрноо ажиглаж харж байснаа гинт цогцыг хайхаас татгалзсан. Таамаглалаар нисдэг тэргийг харснаас болоод цагдаа нар ойрхон байна гэж болгоомжилсон. Цагдаа нар ч өөр арга хэрэгжилж үзэхээр шийдсэн. Брэтийн санхүүгийн байдал маш хүнд байсан. Тэрээр Луизагийн гэрийнхэн нийт зүйлийг ламбард нь тавьж амь зогоодог байсан. Техникийн хувьд Луиз Брэтийн эхнэр болохоор Луизийн өмч Брэтэд очихын зүйтэй. Тэрээр Луизагийн үйл хөдлөх хөрөнгийг өөрийнхөө нэр дээр болгохыг хүссэн ч цагдаа нар үйл хөдлөх хөрөнгийн мэрэгчлэнтэй төрүүлээд уулзаад Брэтэд өөрийн нэр дээр өмчөө авахыг хүсч байвал цогцсон нь олдож үгсэн гэсэн баталгаа нь хэрэгтэй гэж хэлүүлж чадсан байдаг. Энэ тактикийн хажуугаар Мэри ч гэсэн шахалтаа үзүүлж эхэлсэн. Мэри Брэт хоёр ресторанд уулзаж хоол идэж байхдаа алуурчин баригдах тунд өгсөн цагдаа нар цогцыг л олчих юм бол Джоныг барьж авах гэж байгаа талаар Брэтэд хэлсэн. Харин Брэт дотроо цогцыг гаргаад өгчихвөл Джон шоронд орж Луизагийн хөрөн миний болох гээд байна гэж сэтгэл хангалуун байсан. Тэд ресторанд байхдаа Брэт Мэридтэй 4-5 удаа үнсэлсэн. Мэри ч дүрээ гаргахгүй гэж хичээж сүүлдээ дотор нь муугаарсан гэсэн байдаг. Ингээд Брэт цогцыг дахин хайхаар зөвшөөрч 1995 оны 7 сарын 7-нд цогцыг ирэн хайхаар Гатино толгодын шигүү аймаадтай хэсэгт ирээд Брэт Мэриг цогцсноос хэдхэн метрийн зайд аваачин Мэриг өөрийг нь харуулсан байдаг. Удаачгүй цагдаа нар Брэтийг газар дээр нь баривчилж 1998 оны 3 сард Брэт 1-р зэргийн хүү амны хэрэгээр яллагдаж 25 жилийн тэнцэн харгалзах боломжтой бүх насаар нь хорихыг авсан. Гэхдээ Брэт 2 сар л шорон суусан. Тэрнийг өмгөөлөгч нь суллаагүй. Элэгний цэвэрөө суллсан. Тэрээр үхэж ялаас мултарсан байдаг. Одоо дүгнэлт хэсэг рүүгээ орцгоё. Луизагийн хувьд тэрээр амжилттай яваас сэтгүүлж, тэрээр хэлмэгцэн хүмүүс тусалж байхдаа Брэтийг мэдүүлэг өгч байгааг хараад сэтгэл алдарч, шудраг ёсыг баримталдаг засаад авах боломжтой хүн гэж итгэсэн. Ингээд хайр сэтгэлийн холбоотой болж хамт амьдрахдаа алдаа хийснээ ухаарсан. Брэт шоронгоос гараад засралгүй дахин хуурамчийг үлдэж хэрэг хийснээ үгүйсгсэн. Лизач дахин боломж өгсөөр байсан. Гэхдээ Брэт аюултай гэдг нь ойлгомжтой байсан. Шоронд хоригдож байгаа хүчирхийллийн хэрэгээр орсон ирчүүд эмэгтэй хүнийг датах тохиолдлууд бий. Тэдгээр эмэгтэйчүүдийн гаднах үзэмж таарах эсвэл нийгэмтэй тэмцэн харилцаатай бос байдаг. Харин Лизагийн хувьд эсэргээрээ байсан. Лизад хэд романтик харилцаа үүсгэх боломжтой залуус байсан ч Брэттэй хамт байхын тулд бусдаас нь татгалцсан. Лиза хэд өөрийн бодолтой төвлөрч засаад авна, сайн хүн болгож нөлөөлж чадна, өөрчилж чадна гэж итгэж байсан. Харин бодит байдал дээр Брэтийн хэргийн түүхийг л өргөжүүлсэн. Зарим хүмүүс
Бретийг сэтгцийн эмгэгтэй байсан гэдэгт итгэдэг. Энэ нь ч байх боломжтой. Брет урт хугацааны гэмт хэргийн түүхтэй, сэтгэл татах чадвартай, ямар ч өршөөл өрөвдөх сэтгэлгүй, садист, хуурам мэхлэгч, шимэгч амьдралын хэм маягтай байсан. Тэгэхээр энэ хэрэг дээрээ юу болсон бэ гэвэл Лиза Хилс хэргээр орсон хүмүүс тусалж байна гэд бүх хоригдлыг ягаан шилээр харж байсан. Энэ ягаан шил нь Бреттэй харилцаа үүсгэхэд нөлөөлж тэрний сөрөг талуудыг шүүн тунгаахад саад учруулсан. Удаачгүй ягаан шилний эффект бүдгэрч эхлэхэд тэрний хүчрхийлэгч Лойерчин гэдгийг мэдээд хүнд ирж уучин найз залуутаагаа холбоогоо сэргээж эхлэхэд Брет дисэлгүй хардаж бас мөнгөнд нь шунаж Луизийг хөнөөсөн. Брет эмэгтэйчүүдийг өмнө нь лойердож чадсан байж болох ч энэ удаа өөрөө мэхэнд нь орсон. Тэгэхээр хүн ямар ч хэрэгээр хоригдож бас буцаж нийгэмд орж ирлээ гэхэд сайнаар нөлөөлж замаа олоход туслана гэдэг сайн хэрэг. Гэхдээ энэ үйл явдлаас хайр сэтгэлийг нь тусад нь байлгуул зүйтэй. Учир нь хайр сэтгэл буруугаар эргвэл хүний буруу үйлдэлийг сэргээж өдөө хүчтэй байдаг. Өнөөдрийн дугаартай хамт байсан баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай.